But that's alright. Hush. Хей, зөөсөн залуусаа тулгаа бин тулгаа байна. За бичлэгээр уулзсан үн нэлээх удаж. За энэ удаагийн Sneaker Peeks цувралынхаа дугаараар та бүхний нэлээх хийгэж өгч комент бичсэн Anta Kai-ыг хүргэхээр шийдлээ. За ингээд бичлэгийг эхлүүлцгээе. За бичлэг эхлэхээс өмнө та манай Facebook хаяг болон Instagram хаягийг дагааг бол дагаарай. За тэнцэнээс арай илүү олон мэдээллийг хурдан авах боломжтой. За мөн carbon fiber уулвч болон за зуралтын автан гих уланд наацсан тоос шорыг авснаар зуралтыг сайжруулах зорилготой бүтээгдэхүүнийг бас манайх гаргасан байгаа. За үүнийг манай Facebook болон Instagram хаягаар ороод хараад сонирхоод үзээрэй. За мэдээж хамгийн эхлээд Hubscape-ийн үзүүлэлтүүд рүү орцгоё. За зуралт 8.3 оноо. За зуралтын хувьд сайнч маш гайхалтай бол биш ээ. За break time буюу баг зэргийн хугацаа шаардлагдан. За баг зэрэг тоос татнаа. За зөөлөвч 8.8 оноо авчий. За зөөлөвчийн системд бүтэн Nitro Age хөөсөн зөөлөвч carbon fiber шанкаас бүрдсэн. За wheel balance буюу зөөлөвчийн систем нь сайн доктортой, өсгийн хэсгийн зөөлөн, зохилтын хамгаалалт сайн. За law of ground буюу нэлээд нэмгэн ултай юм шиг мэдрэгддэг. За урд хэсэг нь хариу үйлдэл сайн үзүүлнэ. За материал нь 8.3 он авчээ. За материал нь тунд ажгүй, маш олон материалыг хольж ашигласан. За эвтэйхэн, ялангуяа дотор хэсгийн зөөлөвчүүд маш эвтэйхэн. За бат бөх, уяатан. Гэхдээ break time буюу баг зэргийн хугацаа шаардагдаж байж хэвшин. За агаарын солилцоо тийм сайн биш. За дэмжигч нь 8.7 он авчээ. За дэмжигчдэр муулаад байх юм байхгүй. Lockdown доктортой байдал нь сайн. За carbon fiber shank нь гайхалтай дэмжлэг болж өгдөг. За strap буюу наалт нь хөлдийг сайн барьж өгөхөд тусалдаг. За өргөн ултай болохоор доктортой санагддаг. За fit нь 8.1 он авчээ. Богино мөртлөө өргөн мэдрэгддэг. За toy box буюу урд хэсэгт нь хангалттай зайтай. Outdoor нь 20 оноо. За гадна нь бол зөөлөн эрзэн учраас гадна талбай тохиромжгүй. За size and true size. За давуулууд нь хэм бол balance зөөлөвч буюу доктортой зөөлөвч. За дэмжигчин аюулгүй байдал, доктортой байдал. За сул тал нь агаарын солилцоо муу илүү сайн байж болох байсан. За материал нь break in the period буюу хугацаа шаардлагданаа. За ерөнхий дүн экспертүүд 8.4 оноо. За хэрэглэгчдийн дүн 9 оноо авчээ. За Kai-ыг нь 3 сард $125 үнэтэйгээр худалдаанд гарсан. За Kyrie Nike-аас гараад гарсны дараа чи ямар үйл явдал болоод Anta-тай холбогдсныг өмнөх Kyrie Infinity болон за Anta Shockwave 5-ын талаар хийсэн бичлэг дээр бол ерөнхийдөө ярьсан байгаа. Тэр бичлэгүүдийг үзэх юм бол арай илүү ойлгомжтой байх болов уу гэж бодож байна. За мөн Kai-ийн pre-review маягийн short YouTube дээр оруулсан байгаа. Тэрийг үзэх юм бол бас арай илүү ойлгох юм болов. За тийм болохоор Kai-ийг гаргах болсон үйл явцыг ярил илүү дээр юм болов гэж бодлоо. За Kyrie Anta-д ороод мэдээж signature снэр гаргах нь цаг хугацааны л асуудал байсан. За олон ч хүн хүлээж байсан баг. Үүний дараагаар Kyrie тасгар өнгийн харагдаж байгаагүй пүүз өмсөн гарч ирсэн. За үүнийг ч хүмүүс за Anta Kyrie нэг юм байна гэж бодож байсан бол удалгүй бас арай өөр all black буюу хавхар өнгийн пүүз өмсөж тоглож эхэлсэн. За мэдээж энэ бол Kyrie-ийн prototypes байсан. Ихэнх компаниуд перформанс үзүүлэлт буюу одоо үзүүлэлтийн туршилтыг хийхдээ хавхар өнгийн пүүз өмсөж тамирчдаа туршуулах нь нэлбэг байдаг. За учир нь мэдээж үзүүлэлтийн туршилтан дээр өнгө нэг тийм чухал биш. Мөн деталуудаа нуух, мөн деталууд нь бүрэнч болоогүй simple байдаг учраас. За энэхүү хоёр prototypes-аас strap буюу наалттай хөлбөр нь Kai-гээр сонгогдож air test on court өнгө олон дийл болсон. За анх харахад л олон төрлийн материал ашигласан, олон деталь орсон загвар боссон их харагдаж байсан. За Anta-д Klay Thompson хамгийн том тоглогч байсан бол Kyrie орж ирснээрээ шал өөр төвшний тоглогч өөр пүүзний арай илүү өөр өндөр төвшний пүүзний нүүр царай болж чадхаар тоглогч орж ирснээр Kai-ыг нь илүү Anta-гийн бос пүүстэй харьцуулсан бол илүү нэг шат агсан юм шиг харагдаж байгаа. За Kai-ийн энэхүү дүрслэхийг Kyrie-ийн үнд цогцоо болох Америкийн уугуул иргэд индианчуудаас санаа авчээ. За Kyrie-ийн ээж Elizabeth Irving нь индиан гаралтай хүн байж. За Anta эртний бичээсээс санаа авч хийсэн Kai code гэх зүйлээр strap дээр Kyrie Irving гэж бичиж өгсөн. За гэх мэт олон зүйлийн маш их детальтай. За Anta ч Kai-ийг ер нь цөөн тоогоор худалдаанд гаргаад байгаа. Тийм ч олон өнгөрч одоохондоо гараагүй байгаа. Тийм учраас хоёр дахь зах зээл дээр баг зэрэг үнэ нэмэгдээд байгаа. Саяхан Kyrie плей-оффын тоглолтын үеэр нөгөө үлдсэн прототайпа өнгөтэй болгоод өмсөд гаргаад ирсэн. Тийм болохоор би магадгүй Kyrie-ийн арай өөр хөлбөр
болж гарах уу эсвэл subline юм уу batchline болж гарч магадгүй гэсэн бол саяхан Kai1 speed гэх нэрээр тань олон танилцуулагдсан тэр хөлбөр нь. За энэхүү Kai1 speed нь Kyrie-гийн trade Kyrie загварыг гаргахад оролцсон бөгөөд Kyrie-гийн аав ээжийн дурсгал зориулж гаргаж байгаа юм байна. За энэ мэдээж Kyrie-гийн Kai1-ийн одоо low batch line болж байгаа юм биш үү байна. За Kai1-ийн review-дээс хамгийн их дүрдэгдсэн зүйлүүдийг дурдах юм бол toy box нь их зайтай. За ерөнхийдөө харахад ч гэсэн бус брендийн пүүзүүдтэй харьцуулахад уул нь илүү өргөн юм шиг харагдаж байна. Зөөлөвч нь урд хэсэг нь хариу үйлдвэрлэлт сайтай, ард хэсэг нь bouncy буюу зөөлхөн. Хилний зөөлөвч нь эвтэйхэн, олон төрлийн материал хэрэглэсэн болохоор break time хэрэгтэй, агаарын солилцоо муу. За Kai1 бол ерөнхийдөө Kyrie болон Antaгийн хувьд амжилттай болсон пүүсний дебют гэж хэлж болох юм. За Kai1 дээр бол Anta байдаг пүүс сайн гэсэн зүйлийг хийж өгсөн харагдаж байна. За мөн дараа улирлаас магадгүй Kai 2 гэдээ гараад ирэх бах. Тэр пүүс нь бас нэлээд сонирхол татж байна. Anta бас шин технологиудыг хийж өгөх бах. За мэдээ сүүлийн үед хиттийн пүүсний брэндүүд нэлээд гайгүй тун сайжраад байгаа. Өрсөлдөөн ч нэмэгдсэн харагдаж байгаа. За энд хүрээд өнөөдрийн бэлтгэсэн мэдээлэл дуусч байна. Бичлэг таалагдсан бол subscribe, like, share, donate хийж өгөхийг хүсье. Баяртай.